2026 оны 6 сарын 13-ны өдөр тэгээд манай одоо хонхны баяр болж байна. За одоо ангийнхаа хүүхдүүдээс сэтгэлийн асууцгаая. За одоо төгсөгчийн сэтгэл нь ямар байна? 9-р анги төгсөгч нь. Амар гонигтай юм шиг гоё юм шиг. Тэснэ бүр амар баярлаад байгаа юм шиг. Тэгээ юу гоё юм аа. Ангийнхандаа хандаж хэлэх үү, хэлэхгүй юу вэ? Ангийнхандаа юу? Бүгдээрээ тэгээ топ аваа яваарэ. Баяртай. За сайн байна уу? Сайн байна уу? За өнөөдөр хонхны хоёр нь олж сэтгэл нь ямар байна? Гоё байна. Гэтэ жоохон гонигтай байна гэх. Ангийнхандаа хандаж хэлэхгүй юу вэ? Хайртай шүү. Мундаг шүү. Амжил. Чурапчуккай. За баярлаа. За сайн байна уу? Сайн байна уу? За уяна. За хонхны хоёр нь олж сэтгэл нь ямар байна? Гоё яна төгсөж байгаа болохоор бүр гоё санагдаж байна. Ангийнхандаа хандах сэтгэлийн үг юу вэ? Юу гэж хэлмээр байна? 8 дахь анги 4 анги хүртэл баярлсан шүү. Зөндөө их баярлсан. Миний дунд анги сүүлийн ангийг гоё чимэрж өгөөд баярлаа. За баярлаа. Анза. За одоо яг энэ дээр юу хийж байгаа юм бол? Найздаа зөрүүлж өгч байна. Яг юу гэж хийж байгаа? Би чачи битэлтэй. Хамгийн хэдэн сундан тэрэн эсэрсүү оплоо юу гэж байна. Оо. За одоо бид нэр хонхоо авцсан байна. За хөгүүдээсээ юм асуунаа. За найзуудаа хүрээд ирээрээ. Цогтаад. За сайн байна уу? Сайн. Юу ч хонхны хоёр нь болоод ямар байна? Сэтгэл нь ямар байна? уг нь өглөө басаа жоохон нойр хүрээд байсан. Одоо амар нэг жоохон догтлж эхэлж байгаа шиг байна оо. За ангийнхандаа хандаад хэлэх зүйл юу вэ? Сэтгэлийн үг ямар байна? За ер нь энэ жил ер нь нэлээд эвгүй байсан. Гэтэ одоо эх жил мэл зарим хүүхдүүд нь шилжээд байх болохоор ер нь өнөөдрийг ер нь бол жоохон баяртай тэмдэглээсэ гэж хүсэж байна. Ингээд ямар ч хэрүүлэх саралгүй. Тэ. Баярлаа. За сайн байна уу? Манай ангийн TikTok-ийн од байгаа. За. Манай найзын сэтгэл нь ямар байна? Амар гоё байна. Одоо удахгүй ахлахаа ингэж орох жагаад их баяртай байна. За ангийнхандаа хандаад одоо урам зориг өгөх юм уу сэтгэлийн үг юу вэ? Өдийг хүртэл ингээ намайг дэмжиж цуг хамт байсан та бүхэндээ баярлаа. Яа, баярлаа. Өөр хинээс сухвэ. За одоо энэ хоёр Сэмэнэ. За, вау, гой хонхоо зүүж байна. За, сэмэнэ. Манай ангийн чичнэр. За, хайцсан гай. За, төгсөж байгаа сэтгэл нь ямар байна? 9-р анги төгсөж байгаа сэтгэл нь. Гоё нөө. Одоо тэгээд 12-оор төслөө юу шүү дээ. За, ангийнхандаа одоо хандаж шилэх урам зориг өгч юм уу сэтгэлийн үг юу вэ? Тэгээд нэг жил гоё байсан шүү. Тэгээд дараа жилээс гоё бид урсамж хүлээе гэж хэлээ. За Тамина, манай цамцны эзэн Таминагаа зааж байгаа ишээ зөксөж. За хонхны хоёроо хийж байгаа сэтгэл нь ямар байна? Гоё байна. Хамгийн анхнууд ээж болохоор. За ангийнхандаа хандах урам зориг өгч юм уу? Сэтгэлийн үг нь юу вэ? Топ 6-гаа аваарэ. За би чамаас за сайн уу нэ за хонхны хоёр нь олж байгаа сэтгэл нь ямар байна? Амар гоё юм. Дахиад дараа жил яхаа сөөвтүүдтэйг бол жоохон тиймэрхүү байна. За ангийнхандаа хэлэх урам зориг өгч юм уу? Сэтгэлийн үг юу вэ? Дахиад олоолаа байхгүй гэсэн ганцаараа байсан ч гэсэн хичээгээр хэлж хэлээ. За баялаа сайн байна уу? Охин чинь одоо хонхны хоёрыг 9-р анги болж байгаа сэтгэл нь ямар байна? Сэтгэл маш өндөр байна. Тэгээд энэ хүний амьдралд нэг удаа л тохиолдох дурсамж байхгүй. Тийм учраас миний хувьд эцэг эхчүүдийн зүгээс маш их
одоо өндөр хүлээлттэй маш гоё дурсамж дүүрэн гэрэлтэж өнгөрөөсэй л гэж бүгдээрэнд нь бүх хүүхдүүдтэй одоо хүсэн өрөмөр байна. Одоо манай ангийнханд одоо өгөх урмын үг ч юм уу тиймэрхүү үг байна уу? Байлгүй яах вэ? Одоо та хэдэд эхний шатад авч जैन. Дахиад маш олон шат байгаа. Тэгээд тэр болгондоо маш амжилттайгаар дэшээ үргэлж тэмүүлж одоо явахыг л хүсье да. Баярлаа. Оо, ийсээ гэж аа. За тэгвэл чамаас ассан дээ. За. Please найзаагууч. Тэгвэл ээжэдээс насаж байгаа. За сайн байна. Сайн байна. Одоо хүүхдүүд нь одоо 9 дугаар ангид төгсөөд хонхны үеэр олж байгаа штэ. Тэгээд тэрнийхэн сэтгэл нь ямар байна? Оо гоё юм. Мерс нээж байна. Охиныхоо ангийн бүх хүүхдүүдэд баярын мэнд хүргэе. Багштаас баярын мэнд хүргэе. За таны сэтгэл ямар байна? За өнөөдөр охиныхоо 9 дугаар ангийнхан хонхны эрт хүрэлцэн ирсэн байна бид тэгээд сэтгэл маш өндөр байна. Зохион байгуулалтууд аягүй эрт 8 цагаас ахуулаад явагдаж байна. Сургуулийн дотоод зохион байгуулалт. Тэгээд дотоод журам ингээ бүх юм аягүй гоё таалагдлаа. Тэгээд өнөөдөр хонхны эрт сэтгэл дүүрэн маш тод үлдсэн дурсамж байх болов гэж бодож байна. Баярлаа. Одоо биднэрт өгөх урмын үг одоо хайрлаач. За ингээд 15 нас гэдэг бол өөрөө маш одоо хариуцлагатай нас тий. Нийгмийнхаа хүрээнд хариуцлага гэдэг зүйлийг одоо та нар илүүтэйгээр одоо амьдралаас илүү ойлгодог одоо ийм нас чинь эхэлж байна гэсэн. Тэгэхээр та бүгдийн одоо энд байгаа бүх хүүхдүүдээ ирээдүйд мэрэгжлээ зөв сонгоо одоо их орондоо хэрэгтэй аз жаргалаар дүүрэн сэтгэл дүүрэн сайхан одоо залуучууд шижигсэн сайхан залуучууд болж гараасай л гэж хүсэж байна. Та бидэнд бас урмын үг хэлээч. За бараг бүгдийг хэлчлээ те. Мэргэжлээ зөв сонгоод юу юм бэ? Зөв хүн болж төлөвшөж зөв амьдраарай л гэж хэлээ да. Баярлаа. Нэг ангийнхан билээ. Хадуусик зөвхөн байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү танайгаа хамтдаа өнгөрсөн ойлгод жилүүдийн алтан хөндөрсөж хамтдаа өнгөрсөн эхнээсэн ангин холбоо Хүүхдүүдээ 2 жил өдөртөд авч явсан сэтгэлээр нөхшаа. За өнөөдөр өндөрлөгт ирэхэд ингээ хүүхдүүдтэй маш ихтэй олон зүйлийг хэлж аяр сургаж хэлсэн байна гэж боддог. Тэгээ багшийнхан хамгийн их хүсэж байгаа зүйл бол ирээдүйд амьдралын их зам Эрдэм номын анх ингээ хөл тавьж байгаа та нарын тий эхлэл гэх юм гараа юм гэж бодож байгаа. Тэгээд багшийнхаа зааж хэлсэн зүйл болгоны амьдралд унах үед за хүүхдүүд минь босоод ир одоо дахиад минийхөө нэг орлоод үз гэдэг үг байхгүй тэр үед. Тэгээд тэр үед миний хүүхдүүд яг багшийнхаа хэлсэн сонсон зүйлүүдийг бодоод амьдралд дахиад босох юм итгэлтэй, хайртай, тэгээ сэтгэл зөөлөн юм сайхан хүүхдүүд болж хүмүүцэн гэдэг тэгшний итгэл дүүрэн байгаа учраас та нар үргэлж багшийнхаа хайр, итгэл, найдварыг тээж авсаар байгаа. Ийм агуу хүүхдүүд байгаа гэдэг тэгшний үргэлж баярлж авдаг. Амьдралын зам нээлттэй алтан шар зам нь өргөн тардан амьдрал
эрдмийн үүд мацах ирмэлсэл дүүрэнтэй цуцшгүй юм сайхан ирж хүчээр дүүрээ яваарай гэдэг багш нар хүсэх байна бүдүүдтэй. Баярлалаа. За баярлалаа гшаа. So you're still thinking of me, just like I know you should. I cannot give you everything, you know I wish I could. I'm so high at the moment, I'm so caught up in this. Yeah, we're just young, dumb and broke, but we still got love to give while we're young, dumb. Young, dumb and broke. Young, dumb and broke. Young, dumb and broke. Young, dumb, broke high school kid. Young, dumb, broke high school kid. We have so much in common. We argue all the time. You always say I'm wrong. I'm pretty sure I'm right. What's fun about commitment? We have all life to live. Yeah, we're just young, dumb, and broke. Got enough to give. Young, dumb, and broke. Young, dumb, and broke. Young, dumb, and broke. Young, dumb, broke high school kid. Намайг шичиж авч байгаа юм уу? Атомын өдрийн хамтын дугаарыг явуулъя. Өдрийн арга таснаар баяртай байна. За өнөөдрийн хамтын баяраар төслийн баяр хичээлээ боловч энэ маань төсөл биш бидний их их сайхан байгаа. Шинэ за өнөөдөр за тооны хичээл, физикийн хичээл тэгээд бусад амгаа иргэний ясцуу хүмүүстийн хичээл яхаасаа илүүтэйгээр амьдралын хаан тэгээд илүү их мөрөчтэй байх үе санаж үйлээс яг бодож байгаа. За энэ юу гэхээр тааны өнөөдрийн ангид цогцтой баярсан, татгсан, хөгжигдсэн, уурсан, уйлсан, загнуулсан маш олон дурсамжуудыг энэ ангид тэгээд үзсэн. За энэ ангийн хан болгон багшийн та хийж ярьсан зүйлсүүдийг та хэдий өөрч мэдсэн, нээж хүрсэн, багшийн наашиж уурсан бүх зүйлүүдийг энэ хам хоор дээрээс сонссон. Бидний гэрч ийм сайхан анги байгаа. За тэгэхээр миний хүмүүсийн амьдралд тохиолдсон бүх баяртай, зовлонтой, жаргалтай, үнэтэй бүх зүйлийн арга багшийн хамт. За үүдч гэсэн амьдралын багшин ч гэсэн үргэлж хамт байх болно. Миний хүмүүс ямар нэгэн зүйл байгаад багш руу яг ханддаг юмсан. Жинтэй байгаа гэсэн бодож байгаа. Яа тэгэхээр зэрэг энэ ангийн үргэлж хайрлах гэсэн, үргэлж итгэдэг, үргэлж найдах гэсэн юм сайхан. Миний хайртай шарах. Миний хүмүүс алдаж авсан энэ үнэтэй. За миний охин бос, миний хүү бос. Тэгээд дахиад энэ ордоо үзье. Хайр нэгтэй хийгээд үзье гэдэг багш руу нэг тэр босгүй байна. Багш нь байхгүй тань. Тэр үед амьдрал босоод ирэх юм урам зоригтой, хүч чадалтай, сэтгэлийн төвхөдөө сайхан боддог байна. Хүмүүсийн багш нь бат итгэлтэй байгаа учраас танаа үргэлж байх гэж байна. За баярлалаа тань. Ер нь одоо уламжлалт хичээлүүд өнөөдөр 2017 оны 9-р сарын 1-ний өдөр багш нь ийм хөөрхөн гэрэлцсэн үедээ хөөрхөн хүүхдүүдтэй
урьдчилсандаа баяртай байна. За багшийн уран чимээтэй. За нэгэн ангийн сурагчдын ангийн багш. За та нар минь нэгэн ангийн сурагч тийм ээ? За та аль ангийн сурагч билээ? Оо тийм нэгэн ангийн сурагч. За нэгэн ангийн сурагч юм бэ? Их баяр. За нэгэн ангийн сурагч аль хүн нэг хөл хэлсэн. Нэгэн ангийн сурагч их чинь ийм үзэх байна. Нэгэн ангийн сурагч аль за цаанаад хүчтэй хөдөлгөөн хийчихвэ. За нэгэн ангийн сурагч мөнгө цэцэг. За мөнгө маань зөөлхөн босч нэрнгүй гэх. За нэгэн ангийн сурагч цэцэг цаанаа гээцээ цаатаа ийм сэтгэлтэй хүч хийцээ. За нэгэн ангийн сурагч хэрэг за бөөдөө сүртэй. Ийм хөвчтэй ийм хүүгээ гэж. За нэгэн ангийн сурагч Ами. За Ами их та нар харамттай юу гэж бодсон юм бэ? Их спортлог байна. Тийм Ами их хүчтэй сэтгэл төрөөс. Одоо шнаач. За нэгэн ангийн сурагч. За манай өөрсдөө шилжсэн байгаа хамт олон байгаа бидний хийж байсан. Бэсч сэтгэл зүгэн ийм дэвшсэн. Ийм халуун тэр үгүйс манай ангийн байсаар байна. За хамтдаа байгаа баяртай багш. За нэгэн ангийн сурагчтай Ами. За Ами хач юу? За багш Ами гэж хэлсэн. За Ами их нэстэн хостай намтай. ийм хамт шиг харагдчихжээ. За ихтэй ихтэй гүйлтэй. За энэ мөнгөсаа өвчтэй марцсан байна. Ахгүй байх шиг. За хинтээ эсээ. За манай бас юм ураг хөвгөлтэй бата. Зэнсаа тавтаа томатоо. Анги бас тэ дийхэр авсан. Нэг байна. За яанги сайхан ийм сайхан яасан багш маш сэтгэл хангалуун байна. За сайхнаараа би үргэлж багтаж байна. Тэгээд бүгд бас шийдсэн. Одоо зөвхөн бүгд лайк хийсэн. За хибитэн яа заяа. Дараа нь цаанаа нэгтэй цаана байна чирцээ. Ийм сайхан сэтгэл өгөх юм байна гэж харж байна. Баяртай амигш. За багш та өнөөдөр буруу хийлээ болсон. Бүгд толгойн зариусан багш сэтгэлийн ийм дэвшин энэ тавтын бэлдсэн байгаа. За тэгээд бүгд толгойн багш нар хэлсэн сэтгэлийн өвтэй бити бас таа. За нэг ангийн сурагч арай багштай туслах уу? За нэг ангийн хамт олон бас учраас таараад хань суужиж болно. Сосоо тий. Ангийн сурагчид учраас яхаа ангийн таттай байна гэдэг. За туслахтай байна тий. За тий. Тэр туслах. Ангийн таттай туслах. Ийм хүчийг савхгүй тий. За гайрагаас сонсон байна. За энэ нөргөө танилцаа. Нэгэн ангийн сурагч. За нэгэн ангийн сурагч. Айдын таамагсан. Айдын чаа. За тийм чэшээ. За энэ таамагсан. Их үчмэла. За хамгийн анхны бэлтгэлийн ангийн дараа хийхдээ нэмэштэй за
олон он жилүүдийг хамтдаа бидэтэй үдээ болно гэсэн багшийн хэлээр баярлалаа. За UNESCO аэробас хэлээ энэ байна. За өөрийгөө олдоо. Энэ За багшны ташаа чаад нэг сүрприз хийсэн байгаа хүүхдүүд байна. бүгд зэрэг угааж зэрэг угааж тий. Юусэйтэй эндээс машиноор ташаа заяа. За эсвэл сонгоод өгч. За энэ тийм натар идэж чаддаг шүү. Идэж чаддаг юмраа. манай хэлсэн үү? Өдөөний шамаач гараа. За бүтээ дөрөв ташаа хийсэн. За happy birthday. Игчээ. За чиний өөрийн класс байгаа. За дараагийн нь Мөнгөсаа. За ири бачтаа тийгаа. Happy graduation. За цэвэг. За тэмсэн. Би юм уу? Авиас. Умсны хавьяасаа бүрагсан. Миний пат нашиг өөр юм. За тэгээд нэг наваад байгаа тань. За хэвийн. За happy birthday. Саментаа дэсгүй. Исантай дөрөв хөө. Манай хааны хонх зүйл. Тэгээд happy birthday. За тэгээд сандаа. Тэгээд за Анетта. За сатмити. Graduation. 나름대로 나름대로 자, 뭉치. 자, 우리 사래. 이거에 자, 하트 보여주신 발표를 따르겠습니다. 나도 내래. 익스. 아론장인 나라 박사가 오자 뒤로 дахиад задлах нэ.
Тэгээд таад нь болов 10 жилийн дараах миний ямар ах вэ? Мишэлтэй гэлсэн. Айдас инженерийг бичнэ. За багийн дараа тавьчих. За ангийн дээр гажлаа хийнэ тий. За тийм үү таа. За тэгээд юм цаасан юм болохоор идэх юм байна шүү. Башаа. Идэж болохгүй юм. Үеэс хайртай юм. Би идэх гэж бодсон. Идэж. Хайртай шүү. Чи яг хурдан байсан юм тий. Юу ч ийм жидгээр байна. Бас тийм байдаг шүү тий. За яах вэ? Гартаа өрнөөлөө гартаа үзмүүдээр барьж. За тэр үзмүүдээр арна. Миний нэрөө гартаа үзмээ тий. За нөгөө гартаа манайд нэг хүүхэд байна. Тийм ээ. Хоёр хүүхэд. За салгаагаар ийм шигтэй хүүхэд 150 мас сайн хүүхэд. Эмээ маш тахив. Айку олзоо бит маш сайн хүүхэд байна. Аруу гараараа бичдэг хүүхдүүд 100 гараараа бичсэн. 100 гараараа бичдэг хүүхдүүд 10 гараараа бичсэн. Энэ яг нь техникийн хөгжлийг мэдсэн. Хөгжиж зүйл байна. За зөвхөн бүгд шок хэрэгжүүлж тий. За багшаа дараад чинь энэ хараа үзээ ингэ байна. Хоёр уруугаар юм. Би уруу. За аас дороос нь. За бүгд агаар бичээ. Ороос нь дээш нь доош нь асалтаа дундуур нь зураас. За аас ямар хүнтэй аасгээ? Хайр үзээ. Модернтэй яд сайнхаа хэрэгжиж нөгөө айд гэдэг тавдаг аас. За дахиад бас нэчтэй. Араас ихтэй дээшээ доошоос инда. Дундуур нь аас. За аас. Айд гэдэг тавдаг аас. Энд нэг ч багш. За гэдэг тавдаг аас байна тий. За энэ болохоор том аах нэ. Миний хажууд жижиг аа гэдэг. За жижиг ааг агаарт багшаа дөрөөр чи хагас бүрэнхий зурлаа. Дээш нь татлаа, дахиад доош нь. За таснаа. За зүтэн. За дахиад чам. Хагас бүрэнхий татлаа, дээш нь татлаа, доош нь татлаа. За жижиг аа. За өсөж болохоор зэрэг юм аа. Том жижиг аа гэдэг юм тий. Тэгээд том аахаар үгийн дандаа ихэн дордог, дандаа тоогоор ичдэг. За жижиг аа болохоор зэрэг үгийн дунд орж чадна, үгийн төсгөл дас орж чадна тий. За тэгэхээр 35 үсийг стart гэх юм шиг чаддаг болохоор энэ батрыг мэддэг болно гэх. За ингээд монгол хэлний хичээл ийг бид нар уншиж бичих монгол үндэстэй учраас монгол хэлний хааастай танилцлаа. Бүгд баяр хүргэе. Жижига. Ямар үгэн дөрдөг лээ? Харин гэдэг дөрдөг аас. Гэдэг дөрдөг аас. Харин гэдэг дөрдөг аас. Тэ за бүгд баяр хүргэе. Тэр бүхэн багш нь ирээдүйд инженер, ирээдүйн инженерийн, ирээдүйн ус орны хүнтэй. Ийм сайхан хүмүүсийг энэ ангид хийдэг. Төгсөж авах баяртай байна. За амьдралын хүн тэгээ дараа чигээр үйл шатны бүгдийг амжилт хүсье. Баярлалаа. За тэгээд ангийн дараа болон яхна ангийн хүмүүсээс багш нь өсөмжид ийм сэтгэлийн өв эцэгчүүдээс авъя гэж бодчихно. Тэсэхөө. За ангийн дараа тэсэхөө. За түүхээс өөрийнхөө дурсамжийг ярилцээ авахыг болсон юм байна. Тэгээд дараа 5 минут 10 жилийн дараа би ямар авах вэ гэдэг захиагаа
хичээл багштай гаалгаад өнөөдрийн үйл ажиллагааг өнөглөө. 10 жилийн дараа 10 жилийн дараа тэгэхээр чи 25 таа юм. Миний ангийн дээр болсон замнал бол санагдаж юм аа. Тэгээд ангийн дээр болоо. Тэгээд энэ их болсон. Ich habe mich so schön mit Schwester. Was soll ich das nicht sagen? Ja, nicht die. Ингээд 9 сарын 1-нд 2 болоод тэгээд амар хөөр хүүхдүүд орчихсон. Тэгээд нэг анги болсондоо амар баяртай байгаа. Уурлаж гомдож задлаа. Тэгээд амар дурсамжтай. За, бүгд амжилттай баярлалаа. За, амжилттай. Өмнө жилийн 8 сарын 31-нд уулзаад маш гоё байсан. Тэгээ зарим хүмүүс нэг багтсан л та. Гэтэ ер нь бол харчаад өмнө жилээс ер нь айгүй хөвгттэй болсон болохоор их гоё байсан. Тэгээд ангийнхаа найзуудынхаа үдэнтэй нэг татнуулахыг хүсье. Тэгээд тийм ээ. Баярлалаа. Манай хамт сонгуулийн дунд ангийн сургалтын хамгийн анхны хэсэгч 3-р ангиас хэлсэн. Тэгээд 5-р ангиас хэлсэн. Тэгээд 8-р ангиас хэлсэн. Бидний сонсон манайхыг сонсч байгаа. Баярлалаа. Баярлалаа. За, энэ жил нэг сар шилжиж байгаа хэрэгтэй гэж би бүгдгүй мэн гэж бодсон. Тэгээд дээрээс нь энэ амд яаж басна гэж бас жоохон найддаг. Тэгээд нэг 2 жил болохоор энэч татнасандаа би маш их баяртай байна. Тэгээ хамтдаа гоныг гинэлдэж жаргалтай үе хүчнээс нь. За манай өвчин маань 8-р ангидаа шилжиж ирсэн те. Солонгос сурж байгаа ирсэн байна. ийм сурч байгаа. Хамгийн шудраг энэ ангид бажен болохгүйгээр ичдэг үргээ илэрхийлждэг. Нэг бүхэн сурч байсан. Ангидаа тэ зүй түнжиг игээд тэ үтэх өөрөө онцгой үтээсэн сурчаа гэж байна гэж байна. Цитмик. За би энэ ингээд хамгийн анх өмнө жилийн 9 сарын 2-нд орж 9 сарын 1-нд чи амралтын өдөр ирсэн байна. Тэгээ 9 сарын 2-нд ороод ирсэн. Би ганцаараа зэхэр замстай бусдын бүгд цагаан зэхтэй хаад амьдчихжээ. Тэгээд хамгийн анх орж ичээл 12 хүүхдээс болохоор ингээд баахан олон хүүхдээ ангиас ирж ирсэн болохоор ингээд сонголтын төвд суугаад байгаа юм шиг санагдаад тийм эвгүй санагдчихсан. Гэтэ одоо бол ингээд бүгдээ басаа яг нэг гэр бүл юм шиг болсон. Тэгээд тэрэндээс үнэхээр баяртай байдаг. Тэгээд нэг анги том суралцж байгаа таамаг баярлаа. За манай цэглэн 24-р сургууль улсын сургуулиас үзэж байгаа. Энэ ангидаа 8-р ангидаа орж ирсэн. За 9 сарын 2-нд орж ирсэн юм сургууль. За манай ангийн хамгийн их хүүхд байсан тий. Одоо хамгийн хүчтэй охин болсон. За багш нь бахарч байгаа. Баярлалаа. Үнэцэг. Ямар их хүүхдээ. Өмнө жилийн 8 сард 31-нд орж ирэхэд өмнө жилийнхаас яг л амар хүүхдүүд болоод амар бодгонжсэн. Тэрэнд нь амар толгой ирээд дээрээс нь хоёрсан. Тэгээд одоо хүртэл ингээд найзлаад хаад ингээд дурсан бүхэн явж байгаа найзтай бүгдэнд нь баярлалаа. Тэгээд бүгдэнд нь сургалтанд нь амжилт хүсье. Хүчтэй байгаа. За манай мөнгө манаас хамаагүй сургуулийн дунд ангийн одоо хамгийн анхны гэсэн сурагчдын юм байгаа. 7-р ангидаа орж ирсэн. За энэ 7-р анги манай 4 сурагчтай юм анги байсан. 4 сурагчтай төгссөн тий. За 8-р ангидаа 8 сурагчтай болсон. За тэгээд яасан 8 маань 19 сурагчтай тий. Болсон. За тэгээд дараа хүүхдүүд маань яг нь ерөнхий чиг баримжаас сонсон учраас өөр сургуулиудаас ийм за өнөөдөр бид нэр 14 байгаа.
За одоо их чинь авъя. Би бас ихчнээ дундаас нь орж ирсэн 2 дугаар хэлээдээ. Тэгээд нэг намаас төрүүлээд нэг ангилж гисэн ингээд хүмүүсрөө ингээд нэг юм болоод орж байгаа болохоор ингээд намайг яг яаж хүлээж авах вэ? Яаж ингэ таснаа гэж би амар айжсэн. Тэгээд одоо би та яаж явах юм өөрийнхөө байж чаддаг байна. Би сайхан байна. Тэгээд миний ийм сайхан дурсамжуудын нэг болж байгаа юм байна. За манай эгч маань 8 дугаар ангийн би хүч маань 8 дугаар ангийн 2 дугаар өдөр дээр орж ирсэн юм сурч маань байгаа. За бас их шудраг өөрөөрөө тэгээд ингээд ангид ирчлөө гэж тэмцэн гэж юу яах вэ гэдэг нь ингээд бас тэ суулгаж гисэн. Би сайхан сурагчд юм нэг байгаа. Хүчтэй сурагч байгаа тий. За багш нь баяр үргээ баярлалаа. За сайхан хандаа. Сайхан бий. Би тэгээд студентаа анхны сургууль руу орж ирсэн. Анх орж ирэхдээ 9-өөс өргөжтэй хөвгтэй болохоор гайхаад тэгээд жаахан нэлээ амар ангиндаа л гэж бодсон. Яаж тасруу гэж бодоод тэгээд тэгсэн чинь бүгдээрээ амар сайн хөвгтүүд илээ. Хурдан тассан. Хөвгчлөлтэй бас ингээд найснаа инээлэх хишээдэг хөвгтүүд зөнтэй байдаг. Тэгээд ингээд уршаач гэсэн гоё дурсан хэрэгтэй шавья. Манай сард авч ирсэн юм санаж байгаа. Нэг жилийн дотор энэ ангийн бүхэндээ суур хүүхдүүдээ олон жил хамт олон байсан юм сурагчид энэ анги хамт олон би болж чадсан манай ангийн хамгийн өвчтэй сурагчдын нэг байгаа. Баярлалаа. За эсэг өрийн эсэг. Сайн байцгаана уу? Ерөнхий энэ ангид ингээд их талхаж явдаг нэг зүйл болохоор миний ингээд өмнөх ангид байснаас илүү тухтай тэгээд илүү гой байлгаж гисэн бүгдээр нь их баярлж байгаа. Тэгээд бас энэ зөндөө их дурсамж бүгдээж зөндөө хамт орхон зөндөө хамт ингээд өдөрт хүртэл хамт байсан бүгдээр нь хамтдаа болно. Эсэхнэр багш нас бахархаж явдаг амьдралээ маш сайн ухаантай, өшөцтэй, таад юм те бас нэг юм түлхүүрийн нэг байх болно гэж итгэж чаддаг. Ийм сайхан сурагч миний байгаа. За эсэхэ баярлалаа. Өөрөө чичээ шүү. За мөнгө сар. Нани. Сэрэг авах төрсөн гэж. Анх орж ирэхдээ 3 сарын 24-нд орж ирсэн. Тэгээд анх орж ирэхдээ юу ч хийж чадахгүй амар инхүү ягаад зүгтээр гамаар исэн. Тэгж яагаад 3 хоногийн дараа хүүхдүүд найзууд маань үнэхээр сайн сонирхолтойсэн болохоор 3 хоногийн дараас хурдан дассан. Тэгээд дараа жилдсэн хамт байхыг хүсэж тэгээд 2 ангийн дараатаа баярлалаа. За манай хамгийн их дурсамж дөрөв нь энэ ангийн хамгийн одоо дурсамжуудын нэг байна. Мөнгө сар маань тий. За мөнгө сар маань сая Надлангийн 8 дугаар ангийн 3 сарын 4-ний өдөр орж ирсэн Солонгос Солонгос маань Монгол хэл дүүрч орж ирсэн. Ангийн маань хамт олон мөнгө сарыг угтаж авсан амтны сах өдрийг багш нь тодорхой санаж байна. За тэр өдөр юу байсан гэдэг үгтэй. Доор бид нэр физикийн туршлагын тайлбартай бид бас эрдэмтэн гэдэг юм үгийн ажлыг хийжсэн. Энэ өдөр мөнгө санаа шууд таваад ажлуулаад өөрийнх нь ажлын шууд өгөөд ингээд тайлан тавьсан. Би гоё ирсэн. Мөнгө сарда маш сайхан юм сэтгэлийн хүчийг урам зориг тайлсан. Энэ ангийнхаа хүүхдүүд багш нас баярлаж явгаа. Bütün баярлалаа. За манай амийн
орж ирсэн үг тий. За. Би өмнө жил 11-ээс орж ирсэн дээ. Аавч эхний өдөр ингээд бүгдээрээ явж байгаа гэдэг нээсэн болохоор амар хурдан засаж. Тэр үеэс шалтгаан урт орсон гэж хэлсэн. Ангийнхан. Ингээд нандас яхнаас лавсар астадан тусраад ирсэн юм байсан. Монгол хэлний хэрэгцээгүй үгүй сайн болоод сайн байсан. Мөн л адилхан байсан. Анх орж ирсэн өдөр нь бид нар урлагийн тавтай байсан өдөртэй. За тэгээ хамгийн түрүүнд яг нь урлагийн тавтаар тий манай цасангаа олж гүйжсэн. Мандаттай маань яг нь хосоо гүйжсэн. Багшагийн нөгөө цасангаа олж гүйж авсан юм байна. За дараа чинь. За манай хин бэ? Амир. За энэ дараа цагаа. Сайн байсан уу? Нэг яагийн сорогч амир. Анх орж ирэхэд бол эвгүй дасахгүй биш хэл санагдчихсэн. Тэгэл байгаа л үзэн чинь бол нэлээд таалагдсан. Тэгэл би ингээд юуч боддоггүй гэсэн чинь 2 жил өнгөрчдөг юм байна. Амар хурдан өнгөрчлөө. Би л ингээд хамгийн хурдан жилийн жилээр энэ жилээр ер нь бол амар их дурсан байсан. Тийм би бүр найзууд амар их талархаж. Би өмнө сургуультаас нэг юм нээлттэй байна. Энд орж ирэл амар нээлттэй. Амар баярлж байна. Өөртөө маш их хэрэгтэй. Миний багш нь 2024 оны 8 сарын 31-ний өдөр анх байлаа болсон тий. Миний сайхан анхны сарж байгаа. За тэгээд өөртөө итгэвтэй сэргэлэн саваа ийм сайхангүй. За энгийн дараах би болъё гэдэг юм. Тэ өөрөөсөө санаачтай хараа өргөж энгийн дараах болсон. Ийм сурвчээ. За тэгээд жоохон шалгаруулт явсан тий. Нэрийн хөтөлбөр бас яхан дэвшүүлсэн. Ийм ажил хэрэгжүүлж байгаа. За тэгээд энгийн дараах яасан жоохон ойлгохгүй байсан учраас бүгдэнд нь энгийн дараах удирдахч хүн гэж ямар хүн байд юм бэ? Мэдрүүлээд шийдвэр гаргаад багш тагаар манай хүү яасан. Сар болгон 2 ангийн сурагчийг ангийн дарга болгоод манай ангийн сурагчид бүгд ангийн дарга нар болж үтсэн ийм удирдагч нар байгаа тийм ээ. За ийм сайхан дурсан хийдсэн аминада баярлалаа. Манай ангийн хамгийн хааны үг байгаа тийм. За баярлалаа. За тэрхээ хаа. Mana dikecil Нэгэн ангийн сурагч байж хэрэглээд тэгээд энэ ангид байгаа зармыг нь 3 жил, зармыг нь 2 жил, тэгээд зармыг нь 1 жил хэмээн тэнж байгаа. Тэгээд хамгийн анхны яг энэ жил болохоор эхний 9 сарын 1-ний хавцаа ингээд ирж авдаг болохоор 7 хоногийн хавцааны дараа ирсэн. Тэгээд орж ирж байхад бас тэр манай энэ жил сайн дотн олж танилцсан найз маань ингээд гэж асууж байна. Тэр үед болохоор би амар жоохон авхан байсан. Тэгээд тэрийг ерөөсөө би мартдаггүй юм. Ингээд миний ер нь амар олон дурсамжуудаас бол ингээд хамгийн тод үйлснүүдийнх нь нэг нь байдаг. Тэгээд цаана ингээд тэр сайхан бэлэг байна. Тэр гомбо сайхан бэлэг байна. Гэхдээ ер нь нэг жилийн турш бол амар сайн батн болсон. Тэгээд эсээд нь таймер тэгээд хөгөөдтэйгээ хамт бас ингээд амар сайн илүү дотн болж байгаа. За баярлалаа. Хамгийн дурсамж төрийн сурч байгаа. За муу айлхан хам Монгол сургуулийн одоо сургуулийн хамгийн анхдагч сурагчдын нэг байгаа.
За тэргэлтэй багш нь 2024 оны бас 8 дугаар сарын 31-ний өдөр анх танилцсан. Ийм сэргэж байгаа. За ангийн минь хүүхдүүд бүгдээ байсан. Тэр өдөр орж ирэхдээ маш нээлттэй юм зурч нар байсан. Би бүр гайхсан тийм хамгийн түрүүнд амарлаа. Би намайг амарлан гэдэг би дууж бүжиглэх дуртай гэдэг шууд өөрийгөө танилцуулаад байсан. За багш нь боловсролын байгууллагад 8 жил ажиллахдаа яг нь ийм одоо нүүрний сурагч нартай анхлж байгаа юм танилцсан. Ийм төвтэй ийм тусламжтай өдрүүд байсан. За дараачих нь хэрэглийг багш нь санаж байна тийм. Намайг хэрэглэх гэдэг би загас байдлуудтай. Намайг шалтгаалтай. Хөдөө байранд аялах дуртай гэх ингээд би өөрсдөө за намайг та нар жижигэн гэж харж байна уу? Хэдэн жилийн дараа та нар намайг танихгүй. Ямар том залуу болохыг харнаа гэдэг ингээд. Тэр жижигэн байдаг тийм. За намайг ганц юм. Ийг орто. Өгдөө та тайгна. Би ингээд 9 сарын 1-ний сургуульд орж ирсэн. Өдөрт бараг 3-4 удаа багш нар орж ирэх болоо. Босоод өөргөө танилцуулаад нэг ярьсан юм 4-5 давтаж ирсэн бүр амар сайн санагдав. Тэгээ багш нар болоо нэгэл баймаа ганц юм гэдэг би туртай гэдэг. Тэр л хийгээл. За тийм манай хамгийн одоо ангидаа дараахан бөгөөд дараахан биш хамгийн бүгдээ үгтэй. Нууц нэмтэн байдаа гэсэн. За тийм хамгийн дараахан хамгийн зөв ийм үгтэй ах манайсан. Ганцхан багш нь санд дээ. Уулц өдрөө багш нь бүгдээ хоорны утсанд тааруулаад ингээд ижсэн ачмын наавтаа ирчихсэн. Би бас ингээд 8 ангис гэж болж байгаа гэх юм. Хүчтэй живчихсэн. Ийм сайхан ангис хийж аваад тэгээд 2 жилийн би хамтарч ирсэн. Нийтдээ сайхан өдөртөсрийг биелгээтэй ирээдүйн Монголыг хөгжүүлэх монголчууд хам олоос бүрэн гэдгийг сайхан уриалдаг. Энэ танзалтаас сургуулийн бас багш өдөртөгч байсан багш нь багч байна та дээрээ. За энэ итгэлийн минь таажсан видеог үзэж бат итгэж байгаа. За ямарваа нэгэн зүйл тохиолдоход багш нь өргөж тайлбарлах нээлттэй байдаг шүү гэдэг нь харж санаж байгаарэ. За тэгээд урсгалынхаа 10 жилийн дараа би гэдэг хөтөлбөрийн 5 минутыг багштай бичээд процессны дараагаар за ийм хараа ажил хийх. Юу ч найр хийж байсан. Ярьж байхдаа, ууж байхдаа, хөгжиж байхдаа гэсэн нь хийх ёстой зүйлээ амжуулахыг хэн гэх вэ гэхээр удирдагч гинэ. Ярьж байхдаа бичнэ тий. За хэдэн удирдагч юу болсон бэ? Ардын сургуулийн алтан босгыг алхаж орсон анхны өдрөөс арвин эрдэнэ шимиг хүртсэн 10 жилиг ардан орхлон арвин эрдэнэ шимиг хүртсэн ачт багш нараа санаж явнаа. Салахархан гизэгэн дээр чин тоозон цэцэг ахаад ургахгүй санаа сэтгэл догдолн цангинаа хонхон дуугаан
дандаа сонсохгүй ангийн хахалгыг зөөлхөн хагаад алдрайхан насаа үлдээлэ баяртай сургуулийн хаалгыг зөөлхөн хагаад сурагч насаа үлдээлэ баяртай гинхэн насныхаа өдлөөгүй ухаанд уртхан юм шиг санагдж байсан гэрлийн хурдаар өнгөрсөн жилүүдийг энэхэн насандаа та бид мартахгүй эрдмийг сураад буцлаа гэхээс аюулхай цээжиндээ дүүрэн баяртай эрийгээ дангидаан суухгүй гэхээс алаг нүдэндээ суудан нулимстай эрдмийг сураад буцлаа гэхээс аюулхай цээжиндээ дүүрэн баяртай эрийгээ дангидаан суухгүй гэхээс алаг нүдэндээ суудан нулимстай Багшаа талбай дээр ирсэн сэтгэл байна. Та гоё штэ үе үеийн төгсөгч нартайгаа манай хүүхдүүдээс хамтаа багшнаа баяртай. За баярын мэнд хүргэе. Баярлалаа багшаа. За одоо бүгдээрээ зураг даралцгаая. Сургуулийн босог алгасан зур дэмшиг өнгөрсөн 10 жилийн дараа зурус чамдаа илгээж хараа би чинь илчилсэн 10 жил үрэгсээ хариухан дурсамжаа мөнхөлж амьдрал хизээж салахгүй амт найзууд болгосон